Чухал мэдээллийг нэг дөрөөс. Чухал цэг юм ээ. Ерөөсөө ямар ч хаалга руу дайрсан юм болсонгүй. Бид нар 50 жагсаал 50 цуглаа хийгээ байжсэн. Улсын хурлын гишүүн хууль зүйн сайд Тэмүүжин өөрөө одоо баахан цагтаа нараа хамгаалалтаа дайрлал хийлээ. Тэр ордон руу дайрах гэж. Орох гэж бид нар хэлсэн. Бид шаардлага тавьчихсан. Өнөөдөр банкны захирал компани эзэдийг хууль бусаар хангах өргүүлэхгүй. Ард түмний сонголтыг ингэж лөөрдүүл дээрэмдүүлэхгүй гэдгээр Өвөр Хангай аймгийн сонгогчдыг дэмжиж бид нар энэ дэр цуглаа хийж байгаа. Улсын хурлын гишүүдийг оруулахгүй гаргахгүй гэдэг л асуудал тавьж байгаа. Тэгээд 2-3 сарын өмнө ард түмэн рүү хүчиргэлж болохгүй, цагдаа нар дайрж болохгүй, жагсагчдын үгийг сонсох ёстой гэж ярьдаг байсан өнөө Тэмүүжин маань хууль зүйн сайд болоод өөрөө сайд баахан цагдаа нар хамгаалаад дайралт хийгээд энэ бужигнаа үүслэн шүү дээ. Тэгээд дайраад орчихсон. Ийшээ 3 хүнийг аваад орчихсон. 3 хүнээ бид нар буцааж авъя гэдэг шаардлага тавьж байгаа. Өөр юм байхгүй. Ер нь бол Монгол улсад энэ Монголын хараат ус байх ёстой шүүх. Сонгуулийн ерөнхий хороо, үндсэн хуулийн цэц. Энэ олон байгууллагууд өнөөдөр эрх мэдэлтэй болсон намын одоо карманы өмч болчихжээ. Дээрээс нь мөнгөтэй баян банкны эзэн компани захирлууд үйлчлдэг болчих. Ард түмнийг зүгээр дэвслээд ингээд дайраад орчдөг болсон байна. Ард түмний 48% гэдэг чинь маш өндөр сонол шүү дээ. Өвөр Хангай аймгийн иргэд сонгогч эрхээ эдлээд өөрсдийнх нь эрхэн зөрчигдөж байгаа учраас үгээ хэлэх гээ ирсэн байж. Дээгүүр нь гიშгэ гараа өвчих сая. Гарыг нь ингээд цусыг нь гартал цохоод мушгаад. Тэгэхээр энэ босгоног үйл ажиллагааг бид нар зогсоох гэж энэ төрийн ордонд өнөөдөр энэ банкны захирал компани эзэн хоёрыг хууль бусаар шүүх сум дундын ганцхан шүүгч гарын үсэг зураад албан баланкн дээр хэвлээд тангар хүргүүлчихэж байгаа. Сонгуулийн ерөнхий ороо тэрийг нь хүлээж аваад хэвлийнхнээс зүгтаагаад ард түмнээсээ зүгтаагаад харанхуй шөнөөр гараажаараа гарч хоогоороо гарч зүгтаагаад шөн дөлөөр ажлын бусгаар их хурлын дараад өргөн барьчихсан. Энэ мэтийн хууль бус үйл ажиллагааг бид нар таслан зогсоё л гэж тэмцэж байгаа. Тэрнээс биш бид нар энд хүчрхийлэл үлдэх гээгүй янз бүрийн одоо хууль зөрчих гэж ирээгүй шүү дээ. Бид нар тайван байсан харин эмх журамгүй эмх цэгцгүй байдлыг хууль зүйн сайд өөрөө үлгэрлэн бий болж шин. Ард түмэн тайван хуулийн дагуу оруулаад цогоод одоо энэ залуу наашаа өргөж энэ мөрөг зогсон. Энэ энэ одоо юу болж байна гэхээр ард түмэн бид нар хуулийн дагуу тайван цуглаа хийж байгаа. Хууль зүйн сайд нь өөрөө цагтаа авчирч хүчний байгууллагынхаа төрөө барьж энэ хараа ингэж цахилгааны ирэх нь алдчих шүү дээ. Энэ ард түмний ирэх шиг ард түмний үндсэн хуулийн заасан жагсал цуглах үгээ хэлэх хэрэг хаана байна? Ард түмэн ирэхгүй ардчилсан намын хууль зүйн сайд ганцаархнаа ирэх мэдлээ ганцаараа одоо хамгаалтанд байх хэрэгтэй. Яагаад цагтаа энийг хамгаалахгүй? Ард түмнийг яагаад бол арай дэндүү даварч шүү дээ. Тийм ээ. Энэ ард түмний одоо хуулийн сайдлыг бид нар явж л өнөөдөр энэ цуглааныг хийж байгаа шүү. Яагаад хууль зүйн сайд нь тайван байдлыг амар амгалан байдлыг сахиулах үүрэгтэй ард иргэдэд хамгаалах үүрэгтэй хууль зүйн сайд ард түмэн рүүгээ борооход алааж цагтаа нараар хамгаалуултаа явж байна. Муухан хавцсан байсан. Цагтаа нараар дайруулж хамгаалж байна тийм ээ. Харуул хамгаалтын алтны даганд өөрөө гарч ирж зовдож шүү дээ. Яаж болохгүй ч тийм. Жирийн иргэнийг яагаад ахуулж байгаа юм бэ? Биднээс одоо үргэлжлүүл хүмүүс цаашаа. Биднээс аюултай юм болох юм. Тэмүүжин оруулахгүй гэж. Тэмүүжин оруулсангүй гэж наваг оруулчихсан шүү дээ. Юу гэсэн юм бэ? Ийм л байна. Тэгээ одоо өнөөдөр бид нар жирийн ард түмний нөгөө нэг бид нар ярьсан шүү дээ. Өнгөрсөн 2 сарын өмнөөс эхлээд ярьдаг байсан. Ард түмэн явнаас ч хүчтэйг нь ард түмний эрх ашигла гэж яриад байдаг. Шудрагаас арчил гэж яриад байдаг. Хаана байна? Арчилсан намын их хурлын гишүүн сайднаас асууя. Хаана байна та нар яриад байдаг юм чинь тийм. 2 сарын дотор та нар албан тушаал бялуурч ард түмний арчил хоёрын нэрийг барьж гарч ирчээд өнөөдөр юу болж байна вэ? 50 цуглаа хийж байгаа ард түмэн рүүгээ цагтаагаар хамгаалуулж цагдаагийн бороохоо бариулж дайруулж шин. Энэ хууль зүйн сайдын хийх ёстой ажил мөн үү? Хууль зүйн сайдаас асуумаар байна энийг. Асуумаар байна.